Зай оцхан манайха 7 хар нүглийн season 2-ыг нь ярьж өгөр бэлдлээ. Амар олон ангитай болохоор бүтэн season гаргахад нэлээд цаг орох юм аа. Энэний дараа season 3-ыг нь гаргах уу? Өөр аним үзэх үү? Ямар байна манайха? Комент үлдээгээрэй. За тэгээд subscribe-а дарж уу шалгаад дараагүй бол заавал дараарай. Лайк, share бити мартаарай. Шууд тайлбартаа орцгоё. Манай хэд бүгд зэрлэг гахаа малгай баарын цугларчээ. Бам Мелиодест 7 хар нүглээс гарах болсноо хэлж шокруулаад авлаа. Маргааш өглөө Сэмэрхэн явах чидэл Кингтэй таарчлгүй ах уу? Хаачих чагаан гэсэн шидэд дагинсын ойр руу явлаа гэдээ. Хэсэг хугацааны дараа манай хэдийг хаан дуудаж шагнал гардуулах гэж илаа. Тэгтэл Дэнзлийн туслах 3 ариун хөлөг баатар гарч ирээд Мелиодесыг тулаанд дуудаж байна. 7 хар нүглийн хүчийг сорж үзмээр байгаа гинэ. Тэгсэн Хаук энэ гай чинь 800 жархны хүчтэй байж гэж авдээ. Марли манай хүнд хүч хэмждэг шидтэй эмэг зүлгэсэн байна л да. Хаук чихэнд илдэгнэл хамаг амтны хүчийг нь шалгаастай. Нөгөө айхтар бак залуу Мелиодес руу дайраал ирлээ. Манай хүнч баруун солгоогүй хамгаалаад яа гэсэн чинь бүх хуран хугарсан байвал яах вэ? Тэгээд ганц л зохиндоо хөөрхийг. Хаук вау Мелиодесийн хүч нь 3300 гэж шít гээл. Цагаан үст залууч уучлалгүйгээд андыгаа аваад арилж өгнө. Тэгсэн хүний хүч байнга нэг үзүүлэлттэй байдаггүй. Хэлбэлцээд янз байдин гэж Гаутер тайлбарлана. Тэр хэд дундаас Марлины хүч хамгийн их 4700 байлаа. Генетхэн газар дөргиод чөтгөрийн овгийнхны 3000 жилийн хорой тайлагдана. Энэ үед Хендриксон Драйфус хоёр амилцсан. Драйфус ялангуяа нэг л сонин өөр болцсон харагддаг. Тэгсэн чөтгөрийн овг аймгийн хамгийн хүчирхэг дайчид болох 10 сургаал гараад ирсэн. Их л сэтгэл хангалуун зогсож байна. Тэдний нэг Фравдрин гээд гар Драйфусын биеинд нь ороод бусдыгаа хорионоос сулсан байдаг. Эднэр хэдий хүчтэйч сахиусан тэнгэрүүдийн лацнаас болоод хүч нь амар багассан учраас амарч тамир тэнхэгээс хэлбэх газар олохоор явцгаана. Үзэгдэл солигдож Баан Кинг хоёр шидэд дагинсын ойд ирэхэд Жерико дагцсан хамт явж идэв. Банаар уучлалгуйлах гээд байгаа гинэ. Кингч бөөн баяр манайхан гээл очисон чинь нөгөө хэд нь бүхэл бүтэн 700 жил биднийг орхиж явсан гэд бөөн уур. Харин гэр орон болсон ойг нь аварсан гэд Бааныг маш найрсгаар угтаж авцгаана. Тэгэд манай хүн Элейний нойрсож байгаа газар очиж амлалт өгнө. Би чамайг заавал буцааж авчирна. Даян Кингтэй хамт байсан үеийн ой санамжин сэрэгцэн. Миний хайр яаж байгаа болоо санаа зовоод ахын гэснэ. Элизабетыг Мелиодест хайртай болсон юм уу? Тэгвэл өөрт нь хэлэх хэрэгтэй штэ гэлээ. Кинг бүгдд нь үзэн ядагдаад орцсон суужсэн чинь Хелбрамын сүнс нь дуулганаас нь гараад ирдیں۔ Элейн ахыг минь харж хандаад үргэлж дэрэгдэн байгаарэ гэд гуйсан юм байлээ. Үзэгдэл солигдож Мелиодес Марлин дээр очиж 10 жилийн өмнө авсан юм буцааж өгөхийг шаардаад 10 сургаал дахин амилсныг нь хэлдэг. Энэ үед Гелагийн дүү нэг л сонирн болцсон байхаар нь Элизабет Даян хоёр тэврээд л эгч рүү гүйлээ. Тэгсэн дүүгээ бүр тандгүй. Даянч Гавтрын хийсэн ажил гэдгийг нь төвөггүй ойлгоод асуусан тэр хоёрын ой санамжийг нь өөрчлөө хайцсан байдیں۔ Гела бит хоёрын харилцаанд энэ дүүших нь хэрэггүй юм байхгүй. Тэгээд ч би зүрхтэй болж хайр, мэдрэмж энтрийг ойлгож авмаар байна гэдэг. Даян уурлаад Элизабетыг Мелиодес юм уу Марлиныг дуудаарай гэж явуулна. Гаутер тэгсэн эргэн тойрны 3 миль доторх шидийн хүч 400-аас доош бүх хүнийг ухаан алдуулцдаг. Бүгдийнх нь дурсамжийг нь ухаж үзхийн гинэ. Энэ үед нь Мелиодес ухаан алдсан Элизабетыг олоод дуудаж сэрээдэг. Нөгөө хоёрыг тэр хавийг нь төвөөж яхад нь Гялс очиж болиулаад Гаутерыг баахан зэмлэнэ. Манай хүнч уучлалгүйж эгчдүү хоёрын ой санамжийг нь буцааж өгнө. Марлин шидээрээ Гаутерыг жинхэнэ төрхөнд нь буцааж Слейдер гээд ариун хөлөг баатарт хадгалуулна. Нөгөөдг нь хинч чадахгүй байхад хааны хоригдчихсэн өрөөг нээсэн болохоор нь Марлиныг бүр шүтцэн. Би таныг анаа гэж дуудаж болох уу гэж авдیں۔ Марлин гинэд маш сонин шидийн хүч мэдрэгдлээ гингүүтээ бүгдийг аваад Камелот руу порталтад явчихдаг. Камелотын Артур хаан чөтгөрийн овгийнхны дайны зэвсэг авраг мангастай ширтэлцээд байж идэл азар манай хэд гарч ирнэ. Пөөх шидийн хүч нь 5500 гэж шít гээл Хаук бүр гайхацсан. Авраг мангас дайраад ирэхэд Марли хамгаалтын шид гаргасан ч хэсэг хугацааны дараа сарнаа арилна.
Мангас харин дахин дайрахад Марлин Мелиодесыг телепорт хийж цохилтыг хариулуулдаг. Артур мангаст баригдаж үхэх шахахад Мелиодес амжиж аварсан ч сэлмээ хуглаа хичт юм аа. Зевсэггүй яад юм блэ гэжсэн Марлин Мелиодест ариун эрдэн болох Лостуийн сэлмийг нь гаргаад өгдөг. 10 жилийн өмнө Мелиодесийн зарсан хүнээс нь худалдаад авсан байдаг шүү. Нөгөө мангас гараа тайруулсан ч баахан ивэр ургуулж дайрахаар бэлтгэлээ. Мелиодес өөрийгөө 5 хувилж бүгд хүчээ нэгтгэн устгаж чаддаг. Үзэгдэл солигдож хидэд дагны моднууд гинэтхэн маш хурдтай ургаж эхлэв. Тэгсэн ба хэдэн жил тутамд ирж цусаараа ойг тэтгэж ургуулдаг болоод удаж байгаа гинэ. Шидэд дагнасч баныг өөрсдөө шинэ хаан гэд хүлээн зөвшөөрсөн байдаг. Гинэтхэн газар дөргөөл явцсан энэ ойч бас мангасын дайралтанд өртгөнэ. Бүр амар гонжисэн нөхөр байдаг шүү. Бүгд айгаал байж идэл Кинг ойгоо хамгаалан довтолж эхэлдэг. Гэхдээ нөгөө гонжгорч амар хүчтэй манай хүнийг бүр хийстэлд буудаж байгаа. Яг энэ үед нь Кингийн тууштай дэмжигч нэг дагнд баантай байдал хийж гинэ. Зөвхөн Кинг л манай хаан болох ёстой. Ариун мод хаанаа сонгодог болохоос биш чам шиг гар сайн дураараа хаан болдгоо ингээл. Баан асуудалгүй өөрийгөө хамгаалаад болтчихсон. Нөгөөдөг чинь Элейн руу дайрлаа шүү. Жерико баныг дуутах гээл гүүгээд ирсэн нөгөө охин барьцаалцсан. Үрд мөнхийн татааж ойн тижэл болгоноо чамаа гэсэн байж идэв. Жаахан хэрцгий юу. Кинг ч нөгөө мангастай тулдаал байла. Бардгүй дээ. Би ч дуусчээ. Даяаныга дахиад ганцхан удаа харах юмсан гээл амьдралтайгаа эвлэрсэн байж исэн. Нөгөө мангас ариун модын цавчаа ичдэг. Бүх дагинс бүр шоконд орсноо нисэж ирээд манай хүнийг хамгаалаад дайрч эхэлтیں۔ Хелбрам Кингийг зоригжуулахад манай хүн ариун эрдэнэ гаргаж бүгдийг хамгаалахаар шийднэ. Гэнэт жад нь амар том болж хуураад нөгөө айхтар мангасыг устгаж чаддаг. 10 сургаал 2 авраг мангасаа устцсныг нь мэднэ. Тэгсэн Галанд гэд чөтгөр нь явж байлдээ л да. Биеийн чилээгээ гаргая гэд хөөрөөд идэг шүү. Пангел Камелотын хаант улсын гудамжинд буугаад ирлээ. Юу вэ хүч нь 26 мянга гэж штэ. Хаук бүр гайхаад энэ эмэг эвдэрсэн биш үү гээл. Энэ үед шидэд дагны ариун мод буцаж идэгрээд бөөн баяр олчихлаа. Кинг нилээн хүнд шархтцсан. Ба амруу нь цусаа тусааж идгэнэ. Бусад дагнууд Кингийг цор ганц хаана гэж хүлээн зөвшөөрч баан харин явахдаа дахиж Элейнд хүрээд үзээрэй гэд нөгөө эмэгтэйг сүрдүүлээд амждаг. Галанд хотын байшин барилгуудыг шаваарлцсан хөгийн юм бэ гэснэ ганц цохол газартаа тэгшлээ ичтیں۔ Мелиодес дайрч ороод жадлуулах шиг болсон ашгүй клон байдаг. Өөрийгөө нилийн хэд хувилчихгүй юу? Гинэд ард нь гараад ирсэн чинь Галанд бариад авнаа. Даяан дайрч ороод ганц цохиулаад нокаут. За энэ ч юу н эвгүүтлээ гэл Марлин ойлгонгуудаа Галандыг телепорт хийх гэж үзтیں۔ Даанч нөгөө гайн тэр доороо буцаад игэлгүй яах вэ? Слейдер Марлиныг хамгаалах гээд урдуур нь орсон чинь навсаатлаа цохиулцдаг. Марлин Галанттай хилцээр хийх гэж оролдож байгаад чулуун хөшөө болоод хувирчдаг шүү. Галанд үнний сургаал учраас хин тэрэнд худлаа ярина уу тэр доороо чулуун хөшөө болох хараалтай юм гинэ. Бүгд нийлээ дайрсан ч дэндүү хүчтэй болохоор яаж чаддгүй. Мелиодес энэ маягаараа байвал Элизабет аюулд орохыг ойлгож чөтгөрийн хүчээ ашиглахаар шийднэ. Хүч нь 13,000 олчихлоо гэж Хаук бүр гайхацсан. Даанч Галанд Мелиодес Даяан Марлин 3-ыг гуруулан нь алчхаад яваад өгдөг. Артур Элизабет 2 юу ч хийж чадахгүй гүн хямралд ороод байж идэл Гавдер гараад ирнэ. Үзэгдэл солигдож улаан чөтгөрүүд гудамжинд таарсан бүх хүмүүсийн сүнсийг нь сорж явахад нь азар Гилтандер гарч ирж устгадаг. Тэгтэл өөр нэг аврах том чөтгөр гарч ирэхдээ зэрэгцэн Хендриксэн хүрээд ирэв. Драйфусийн хүүд аавч амьд байгаа энтер гээд хоосон найдвар төрүүлээ хайчдаг. Нөгөө чөтгөрч тэдэн рүү дайрч Хендриксэн шархтаад алуулах шахсан ч Гилтандрын группийн тусламжтайгаар чөтгөрүүдийг устгаж чаднаа. Гилтандр аавыг минь алсан гээд Хендриксоныг заамдад авсан чинь ингэж ярьдаг. 10 жилийн өмнөх тэр өдөр Хендриксэн Драйфус хоёрын явж байгаад Фравдринтай таарсан байна. Фравдрин шууд л Хендриксоны биед орохт нь Драйфус мэдсэн ч найзыгаа устгаж чадсангүй. Тэгээд чөтгөрийн хүчинд нь автаж хоёулаа Фравдрийн захирагдах болсон гинэ. Фравдрийн хамгийн гол зорилго нь Мелиодесээс өшөөгөө авах.
Энэ үед Мелиодес баарандаа ухаан ороход Элизабет бөөн баяр болно. Харин Артур Марленыг хамгаалж чадсангүй гэдэл уйлчихсан сууж байв. Тэгсэн манай хэд яг үнэндээ бүгд эсэн мэд байдیں۔ Гавтер тэрхэн хооронд Галандын ой санамжийг өөрчилж тэр эдийг алуулсан юм шиг санагдуулсан байдаг. Марлин хүртэл сүнсээ бөмбөлгөн чингээсэн учраас амьд байгаа гинэ. Гэхдээ манай хэд илүү хүчтэй болохгүй бол 10 сургаалд зажлахгүй залгиулах юм байна гэдгээ ойлгоцсон байлаа. Галанд ч бүр хүчин сэргээгүй суул доорой байгаа гээд байгаа штт. Бүрэн хүчээрээ байвал бүр юу болох юм бэ те? Марлин бүгдийнх нь хүчийг нь гаргаж үзэхэд нийлээд 21,840 болж байв. Тэгтэл Галанд ганцаараа 26,000 хүчтэй байдیں۔ 10 сургаалын хамгийн сул гишүүн гээд байгаа штт. Манай хэд маш хурдан хүчээ нэмэх шаардлагатай байлаа. Артур Элизабет хоёрын хүчийг сэрээж нүглийн 7 дахь гишүүнийг хурдхан олох хэрэгтэй болдог. Кинг эргэж ирээд Дайаныг хараад бөөн баяр болсон. Даян өөрийг нь мартцсан байвал яах вэ? Толгоонд гэмтэл аваад ой санамжаа алдсан мөртлөө Мелиодесыг л санаж яадаг. Кинг ярилцаж үзээд Мелиодесыг хүртэл аажмаар мартаж эхэлж байгааг нь ойлгоно. Манай хүн нөгөө хэдтэй хэлж байгаа хооронд Даян алга болсон байдیں۔ Тэгсэн Гавтер би ой санамжийг нь арилгацсан шít гэж байгаа. Кинг шууд л зохиод авдаг. Бүгд хайж явсаар Дайаныг төрсөн нутаг руугаа явчихсныг нь олж мэднэ. Үзэгдэл солигдож нэлээд хэдэн жилийн өмнөх үйл явдал гарна. Авраг битнүүдийн овгийн ахлагч Матрона амар хатуу багш. Дайаныг Долорес гээд бондгор охинтой хамт бэлтгэл хийлгэж, Долорес ч тэр шахалтыг нь дийлэхгүй, дайчин болохыг хүсэхгүй байна гэд уйлж гинэ. Нэг шөнө Даян зүгтгаар шийдэж хамт явъя гэхэд Долорес би хүмүүсийн дунд амьдарч чадахгүй байхаа гэд үлдчихдэг. Замд нь хитэн цэрэг таарлахад азар Мелиодес гарч ирж авраад Даянд найрсаг хандаж тусалсан байв. Манай хүн найзаагаа аврахаар буцаж ирсэн нөгөө аймар эмэгтэй Долоресыг даалгавар гүйцэтгэж жагаад амиа алдсан гэдгийг. Даян ч тэсэлгүй зохиод авсан. Яаж барах вэ? Өөрөө навсайтлаа зодуулдаг. Тэр үед Кингтэй байсан дурсамж нь хальт орж ирээд байгаач хэн гэдгийг нь сандгүй. Нэг өдөр Даян Матронатай хамт даалгавар гүйцэтгэж явтал багш нь манай хүнийг хамгаалж агаад хортой суманд оногдчихдаг. Аав ээж чинь чамайг надад даатгаж үлдээсэн учраас би чамайг хамгаалах ёстой. Чи агуу дайчин болж чадна гэсээр байла. Матрона нас барж Даян хүмүүст баригдаад явна. Цаазаар ахуулах гэж байхад нь Мелиодес авраад манай хүн 7 хар нүглийн нэг болсон байжээ. Үзэгдэл солигдож Галанд 3 нүглийг алчихсан гэдэгтээ итгэцэн маяр сэтгэл хангалуун байлаа. Өнөөдөр та нартай 2 төрлийн график таблет танилцуулъя. Саяхан ирсэн шин загвар гэсэн шүү. Android утас таблет, Windows, Mac үйлдвэрлэлийн системтэй компьютер ноутбукэнтэй холбоод хүссэн зургийн програм дээр аним, манга, юу гэдгийг дуртай зүйлээ зурах, ритм тоглох, моuse тоглох, төрөл бүрийн график ажиллагаа хийх боломжтой. Хоёулаа 16,000 төрлийн үзэгний даралт мэдэрдэг болохоор ямар ч тасралт хоцролтгүй бүр үнэн гоё смут зурагд юм билээ. Гараараа цаасан дээр зурж байгаа юм шиг л нарийн ажиллагаа гаргаж болно гэсэн. XP Pen 640 хаач аваа явахад амар жижигхэн хэмжээтэй хөнгөн авсаархан болвол UG брэндийнх нь Bluetooth-ээр утасгүй холбогдсон байлээ шүү. Гоё байгаа сте. Үзэг нь өөр дээр нь хадгалагдчихдаг. Үүнэн хөөрхөн загвар байлээ. За тэгээ сонирхч ивэл Unitec Mongolia руу чатаар холбогдоод аваарай манайхаа. Бусд нь харин Мелиодес чамд алууллаа юу гэд итгэж өгөхгүй. Тэгсэн Даян ой санамжаа алдсан энэ хід дээр хүрээд ирдэг. Галандад зодуулаад алуулах гэж идэл хин нэгэн ирж аварна. Матрона өөрийг нь хараад амар баяртай байгаа хөөрхийг ганц илэгдэж ухаан алдуулаад өөрөөдөө өвчдөг. 10 сургаалын нэг Монспит алсаас манай хэдий ирж явааг мэдэрч асар хүчтэй галаар буудлаа. Бүгд айгаал Мелиодес хамгаалах гэтэл Хаукийн ээж тосч аваад залгичтیں۔ Марлин Даян аврагдсныг мэдэрч хідүүлээ 10 сургаалтай уулзахаас өмнө хүчээ нэмий гэснээ Мелиодесийн хүчийг нь буцааж өгье дөө гэж авж гин. Бүгд гайхсан. Мелиодес дэндүү хүчтэй учраас сэтгэл хөдлөлөө захирч чаддгүй байсан юм байлээ. Тэгээд Марлин хүчийн төгсчихгүй юу? Нэг газар руу дагуулад очиход Жена, Занери, Тё гэд 3 гар байж ийла. Манай хүний хүчийг нь мандин гинэ. Занери
Элизабет Мелиодес хоёрыг дагуулад дотгошоо орлоо. Хүчээ буцааж авахын тулд шалгалт өгнө гинэ. Тэгээл да чадах юм чинь гэсэн хурц гэрэл гараад л өнгөрсөн үе рүү буцаачдаг. Тэгсэн бүр Лиз гараад ирдیں۔ Элизабет Мелиодесийг яач вэ гэж санаа зовход Занери транст ороод шалгалтаа өгж байгаа маа гэснэ хатсан цэцгийн үр өгөөд за наатахаа соёолуулна дахөө гин. Бас шалгалт аваад байгаа. Мелиодес Лизийг бодит биш гэдгийг нь мэдчихсэн ч хөгжилтэй байхыг хичээнэ. Гэнэтхэн Лизийн нас барж байгаа үе рүү очичдаг. Манай хүн шууд л бие хянах чадваргүй болж бүхэл бүтэн улсыг сүрүүлээ хайчнаа. Мелиодесийн шаналж байгааг хараад Элизабет бүрч их санаа зовдөг. Занери харин Мелиодес заавал энийг давж байж уураа хянаж сурнаа гэлээ. Гадаа байсан хэд дээр Хендрик гэсэн Гилтандрын багийнхан ч хүрээд ирдэг. Энэ хооронд Мелиодес галзууртлаа ууралсан хэвээрэл байлаа. Занери буцааж авчираад яасан ийснийг нь хэлэхэд манай хүн өөртөө үнэхээр готардیں۔ Элизабет хажуунаас нь дэмцээр дахиад нэг шалгуулж үзэхээр болдог. Энэ удаа Мелиодес дотроо галзуурах гэсэн ч маш их төвчнээ. Занерийг болиулах гэхэд Элизабет зогсооч хэрэггүй. Мелиодес давж чаднаа би мэдчихээн гэдэл хориглоно. Тэгсэн нээрэл Мелиодес ухаан ороод шалгалтаа амжилттай давчдаг. Чи яагаад уйлцсан гэхээр нь таны уйлахыг хараад л өөрөө ирэхгүй гэсэн чинь юу яриад байгаа гэл амар цоглог байна. Дүр солигдож Жерико баан хоёр нас барсан хүмүүс эргэж амьлаад байгаа гэсэн сургаар нэг тосгон дэрнэ. Буудалд орох гэсэн ганцхан өрөө үлдсэн. Яах ч аргагүй хоёулаа хамт нэг өрөөнд орчдөг. Гэнэтхэн баан дээрэмчдэд зодуулж байгаа нэг хүнийг очиод аварлаа. Тэгсэн таньдаг хүн гинэ. Залуудаа хамт хулгай хийдэг байсан байхаа. Бан баг насаа дурсаж байнга л энэ тэндээс идэх юм хулгайлаад зодуулдаг байснаа санана. Тэгээд шоронд орж Живаго гэд хүнтэй танилцдаг. Нөгөөх нь идэх юм өгвөл би чамтай жицүү хүүтэй энтергээд яринаа. Манай хүн хулгай хийхийг заагаад өгөөч гэж гуйсаар байгаад шав орчдөг. Хулгай хийвэл нийгэм тэр чигээрээ чамайг үзэн ядна шít гэд татгалцсан ч гуйсаар байгаад зөвшөөрөлчлээ. Манай хамгийн их итгэдэг хүн нь Живаго болж бараг л аав хүү хоёр болцсон байв. Нэг өдөр манай хүн ганцаараа хулгай хийж агаад цэргүүдэд баригдчихнаа. Живаго хурч ирээд тэр цэргүүд нь өөрийнх нь байгаа газрыг мэдсэн гэж ярихыг нууцаар сонсчингуудаа банхүү хоёрынхоо нэгийг нь сонгох хэрэгтэй болов. Тэгээд хүүгээ аврахаар баныг орхиж явсандаа маш их шаналсан байжээ. Даанч хүү дээрээ очиход бүх зүйл оройтсан байв. Бан Живагог буруутгадгүй гэдгээ хэлж та тэр үед хүүрүүгээ яваагүй бол би таныг хизээч уучлахгүй байсан гин. Живаго ч хөрхи уйлаастай. Энэ үед Кинг Марли эднэр бэлтгэлээ эхэлж байлаа. Ямар нэгэн зэвсэг хэрэглэж болохгүй модон зохиор шиг юм л зөвшөөрнө гэж Жена хэлнэ. Гилтандер Хаузер хоёр хамгийн түрүүнд орж нэг царай муутай мангастаа тулдаж эхэлдэг. Хичнээн дайраад ямар ч нэмэр байхгүй байлаа. Сүүлдээ муудалцаад байж ийснэ Мелиодесийн юу заадаг байсныг нь санаж мангасыг ялж чадна. Гавтер Артур хоёр бэлтгэл хийж Кинг Мелиодес хоёр хамтрахаар болдог. Тэр хоёр юм ярьж ийснэ Кинг гинэтхэн чи ер нь 10 сургаалын талаар яаж ийм сайн мэдээд байгаа? Чи бас чөтгөрийн овгийнх юм уу гээл дайрч ирээд чархтуулчнаа. Энэ үед Бан Живаго хоёр ярилцсаар. Бан хамаг өнгөрсөн амьдралаа ярихад Живаго миний хүү үнэнч найзуудтай болсон байна. Сэтгэл минь амарлаа гэд нас бардаг. Үзэгдэл солигдож нөгөө хэд гарнаа. Кинг Мелиодесийг 10 сургаалын нэг юм уу гэдэл хардаастай хэвээр байтал шалгалтын цаг дуусчлаа. Манай хүн тэнцсэн учраас хүчийг нь буцааж өгөхөөр болж тэнгэр хав харанхуй болж хар хөрөн өнгийн хүчний энерги Мелиодесийн бие рүү орно. 10 сургаал тэр доороо хязгааргүй хүчний энерги мэдэрнэ. Гэнэт Мелиодес бие хянаж чадхаа болоод сонирн болчтیں۔ Бүгд сандарсан чинь зүгээр тоглож исэн байвал яах вэ? Тэгэд Марлинаар өөрийгөө 10 сургаалын байгаа газар руу телепорт хийлгэхээр болно. Хамгийн багадаа тэнд 10 секунд болсны дараа чамайг буцааж авчрах боломжтой шүү гэсэн загаал хийж байна. Галанд Мелиодесийг харангуйта дайраал ирсэн манай хүн цохиод унгаачнаа. Галанд янз янзаар үтсэн ч үнэндээ л барахгүй байлаа. Тэгсэн 10 сургаалын нэг Зельдрис гээд гар Мелиодесийн төрсөн дүүн гэдгийг нь бид нар мэдэж авнаа. Угаасаа амар адилхан байгаа сте. 7 хар нүгэл
Та нарыг дарж устгах болно гэхэд дүү нуурлаад сумшгэл нисээд ирсэн Марлин Мелиодесыг буцаагаад татчихдаг. Галанд бөөр одоохон явж өшөөгөө авна гэхэд Зельдрис болоогүй. Энэ твийг эзлэхийн тулд эхлээд хүчээ сэргийж нөөцлөх хэрэгтэйгээд Старосатай хамт үлдэж бусд нь хүмүүсийн сүнсийг цуглуулахаар явна. Ингээд манай хүний энэ хэдийг салгаж хүчийг нь тараах төлөвлөгөө амжилттай биелж байгаа. Буцаад ирэхэд нь харин Хаук эднэр бэлтгэлээ хийгээд дууссан. Лаг өөр болцсон байдаг. Элизабетийн шинэ хувцас манай хүнд маш их таалагдана. Хөөх даалгавраа амжилттай биелүүлсэн юм гэсэн. Үгүй чадаагүй гэж авдیں۔ Мелиодес толгойг нь нийлээд тайвшруулж исэн. За нэрээ харснаа атаархаад идэг. Бас л манай хүнд хайртай байхаа. За тэгээд бүгд явсныхан дараа за нэрээ Элизабетээс шалгалт авах үедээ хөрсөн дотор нь ямар ч үр мөр хийгээгүй нь баригдчихдаг. Энэ хоёрын ярианаас бид нар Элизабет Лизийн дахин төрсөн хувилбар гэдгийг нь мэдэж авна. Үзэгдэл солигдож манай хэд Хаукын шин дүр төрхийг сонжноо. Луу идэд ийм болцсон. Бүр галаар буудаж нисэж чадна л гэж юм. Гилтандер Мелиодесийн хүчийг нь шалгуулсан 32,000 гараад бүгд ангайлаа. Тэгсэн 7 хар нүглийн 7 дахь гишүүн нь өөрөөс нь хүчтэй л гин шүү. Хурдхан олмоор байна гээл. Энэ үед 10 сургаалын нэг Мелиаскула нас барсан хүмүүсийн сүнсийг дуудаж ам оруулж идэг. Элайнч бас амилж даашин захар болгоод эргэн тойрны бүх шидэд дагнас руу дайрч бан зөвхөн минийх гэдэл сүрхийн юм болно. Нэг л бүтэхгүй юм болоод байгааг Хелбрам мэдэрч үхэгсэд амьлаад байна. Гэхдээ бүгдийнхэн сүнс нь гэмтчихэж гэхэд Кинг явж шалгахаар шийддэг. Бан хуурай аавгаа дөнгөж оршуулчаад байж идэл Элайн гарч ирээд Жериког алхаа шахнаа. Бан ч эхлээ хэн гэдгийг мэдлгүй түлхэж хайчаад гэнэт таниад бүр алмаардаг. Элайн Жерикогоос баныгаа харамлаад бүр хийсгээ айчтیں۔ Бан гараас нь бариад болиулсан чинь хүү бүр алах нэ. Ямар аамир юм бэ. Жерико дарж унгаагаад тийм ээ би банд хайртай. Чамаар хайртай хүнээ гэмтээлэхгүйгээд манай хүнийг булаацалтж яадаг шүү. Банч Элайныг тэврээд би зөвхөн чинийх гэдэл тайвшруулна. Тэгсэн Мелиаскула Галант хоёр гараад ирдэг. Мелиаскула Элайны сүнсийг нь удирдаад байсан байлээ. Бан Галант хоёр өөдөөдөөсөө дайраад орсон. Манай хүн ч мөнхийн ус уусан штэ. Үхгүй. Бүр Галантын хүчийг хулгайлаад өөртөө авчвал яах вэ? Тэгээ байхгүй болгож итэл Мелиаскула сүнсийн сороод эхэлтیں۔ Элайн голоор нь ороод болиулахад Галант шүүрч аваад залгичдаг. Хоёр охинч тэнд "No" гээл. Тэгсэн бан амьд байхаас гадна хоёр сургаал руу хамаг хүчээрээ дайрсан ч ганцаараа барахгүйгаа мэдрээд нөгөө хоёроо аваад цугтаачдаг. Үхтлээ ядарсан банд нөгөө хуурай аав нь сүнсээ өгсөн байж л тээ. Өмнөөс нь сүнсээ золиослоод идүүлсэн гэх юм уу? Жерикогоос намайг орхиод Элайныг аваад яваач гэд гуйсан нөгөөх нь хоёуланг нь дааж ядаал үүрээд явдаг. Хэсэг хугацааны дараа Галандгаа амар том чулуугаар манай хэдийг онох гэж шидэж эхэлнэ. Жерико нилээн болтчоод нөгөө хоёрыг хажуу тийш нь шидээл өөрөө оногдож хүнд гэмтэнэ. Элайн бан хоёр хөдөлж чадахгүйч бүхнийг харж байгаа учраас Жериког өрөвдөөд өөлж эхэлнэ. Явж нэг агууд орсон чинь Open Mopen гэсэн хаягтай зоогийн газар байж идэв. Бармен бан хоёр бие биенээ харснаа сонирн болоод явчихна. Танилуд бололтой шүү. Марлин зүгээрөө. Марлин сайн байгаа юу л гин. Марлин зүгээрээ ахмадтай зүг байгаа гээл бан хариулж гин. Нөгөө бармен гинэд Жерикогоос айгаад юу вэ чи чинь бааныг баривчилсан ариун хүлэг баат руу намайг бас барих ч юм биш үстэй гээл бөө юм болно. Тэгээ манай гурыг арай гэж нэг юм хүнсний агуулгатаа нуусан Галанд Мелиаскула хоёр араас нь орж ирээд бүх дарсын нуунга түрүүний гурвыг тэнд нуусны чинь мэдчихээн. Гэхдээ би сайхан ааштай байгаа болохоор хоёулаа тоглоом тоглоё л гин. За би тулдаж чадахгүй хөзөр энтердээ бол сайн шүү гэсэн нэгin эсрэг нэг үхлийн тоглоом гэж авдیں۔ Ээлжлээд би рүүгээ довтолж хин төрүүлж өгсөн ялагдана гэсэн бармен ухаан алдаад унчнаа. Маргааш өглөө нь боллоо. Бармен сэрдгүй. Нөгөө хоёр уусаар л гинэтхэн Галанд хачин гой гэлтсэн сүх олж хараад өргөх гэсэн даадгүй. Тэгсэн түрүүний аймхаа бармен булчин шөрмсөн зангирсан бак залуу болцсон гарч ирээд сүхөө шүүрж авснаа өөрийгөө. Би бол бүх төрөлтнүүдийн оройн дээд оргил Арслангийн нүгэл Сканор байна гэдیں۔ Яасан сүрхий архуу залуу вэ гэсэн жан гэл Галандын голоор нь завчаа ичдэг.
Чөтгөр гуайч тэр доороо буцаж идгэрээд шидийн хүчээ гаргахаар бэлтгэн. Хүчээ нэмсээр 40,000 хүрв. Мелиодестэй тулалдахдаа ашиглах шид байсан. Гэхдээ өнөөдөр чамайг устгахгүй бол уур хүрээд байна гээл агууг нь зад үсэртэл нь цохноо. Марлин энэ үед Сканорын байрлалыг нь мэдэрч минут секунд өнгөрөх тусам нийт хүч нь өсөөд байна гин. Төрөний айхтар цохилт нь манай хүнийг дөнгөж халблаад өнгөрсөн байдаг шүү. Таны бүх хүч чинь энэ үү гэсэн Галант бүр шок. Одоо миний ээлж биз гэдэл сүхэ далаахаар нь айгаа зүгтэх гэсэн чулуу болоод хуурчнаа. Эн чин өөрөө үнний сургаал шүү дээ. Түрүүн бармен байхад нь тоглоом тоглоё. Айж зүгтсэн нь чулуу олно идэргээдсэн байхгүй юу? Миласкулагийн ээлж болж Сканорын сүнсийг нь гаргаж ирээд залгичнаа. Даанч тэр доороо биеийн шатаж эхлээд дил бүсрээд хавцал руу унцдаг. Сканорын сүнс нь жирийн галч биш, нартай тэнцвүү хүчтэй энерги гаргасан байдیں۔ Хоёр сургаалыг ганцаараа дийлж эхлэе гэж үгээд л Жерико бүр ангаана. За түр завсарлаадах юм анаха. Та нар арай ингэж гэрэлтүүлдэг юм биш үү? Тэгвэл өнөөдөр нэг гоё бүтээгдэхүүн танилцуулъя. А4-ийн хэмжээтэй 3 янзаар хасдаг гэрэлтүүлдэг самбар. Анхлан зурж сурж байгаа хүүхдүүд, дизайн, инженерийн оюутнууд, бүр ангаахын оюутнуудад хүртэл маш их хэрэг болдог шүү. Энэ жил хар зургаар ээш өгөх гэж байгаа. Эсвэл гоё аним манга зурдаг болохыг хүсэж байгаа хэн бүхэнд маш хэрэгтэй. Хөлсөн зураг тавиад л зурж болох нь юм штэ. Нүд ядраахгүй, гар ядраахгүй, USB залгууртай болохоор хаач ашиглах боломжтой. Ердөө 39,000 төгрөг төлөөд гэртээ өнгөө хүргүүлээд авах нэ. За тэгээд манайха Unitec Mongolia руу холбогдоод аваарай. Доор description-д линк утасны дугаарыг орууллаа. Орой болоод ирсэн нөгөө архуу залуучин буцаад аймхаа жижигхэн бармен болчдөг. Яг энэ үед Кинг ирж дүүгээ хараад бөөн баяр. Даян харин Матроногоор бүжиг заалгаад айгүй хаппи байла. Бүжигтэйч биш багшигаа амьд минь байгаад нь баярлаад байгаа. Тэгсэн нөхөр нь гээд жирийн хүн байдаг шүү. Өөх гэж яхад нь амийг нь аварсан гинэ. Матроногийн заагаад байгаа нь авраг биетний овгийн тэнгэр бурхантай холбогддог их учир жанцантай бүжгийн байна л да. Даанч манай хүн юу ч мэдэрч чаддгүй юм. Тэгээ бэжэд л нэг чөтгөрлөг шувуу шиг юм тулааны фестивалийн зар тараагаад явж гинэ. Цорын ганц ялагч шалгаруулж юу хүссэн нэг хүслийг нь биелүүлэх юм гинэ. Мелиодес уншичаад баярлаад байсан нөгөө хэд нь 10 сургаалын бэлдсэн өрхөл байна л да гэцгэн. Манай хүнч тэр мөрийн тоохгүй оролцсон л гэж авч байна. Энэ үед Даян бүжгийнхаа учрыг олоод овоо сайжирч итэл Матроногийн хүүхдүүд чөтгөрийн дайралтанд өртөж хүнд гэмтчихдэг. Матроно хүүхдүүдэд идгээхийн тулд нөгөө тэмцээнд оролцохоор шийднэ. 10 сургаалын гишүүд болох Глоксиня, Дрөүл 2 Мелиодесыг ирнэ гэдэгт 100% итгэлтэй тэмцээнээ зохион байгуулж байлаа. Даян Матроно хоёр явж хагаад маш том төөрдөг байшин руу ороод ирнэ. Тулааны наадмын ихний шалгуур нь. Тэгээ нэмэгдсэн Даян багшаасаа салаад ганцаараа болцсон өлсөж сангаад баларч исэн Хауктай таарлаж хөөрхөн амтныг идэхээ шахтыг. Элизабет Дайаныг хараад амар баярлсан ч манай хүн ой санамжаа алдаад хамаг юмаа мартцсан муухай аашлаад яваад өгдөг. Битгий намайг дагаад гэсэн ч нөгөө хоёр нь улам дагдсан байгаа сте. Тэгжийснэ ёроолдоо жадтай амар нөхрөө унахаа шахахт нь Даян амжиж аварнаа. Нөхч гэж урх юм шиг байгаа. Даяанч цаашаа багшигаа хайгаад явж ийснэ баахан наалддаг хорхоо хөл рүү навраад ирсэн сандраад балрах шахдаг. Энэ үед нь Элизабет амар зөрөгтэй давхиж орж ирээд өөртөөгөө чацуу том хорхоонуудыг бүгдийг нь аваад чулуудчихнаа. Ингээд Даян өөрийн ирэхгүй Элизабетэд итгэж эхэлдэг. Гинэтхэн амар олон Мелиодес гарч ирээл тэрүүгээр самарчин шүү. Хаукч хуурамч гэдгийг нь ойлгож гүнжээ аваад зүгтахад ашгүй Гилтандар Хаузер хоёр туслахаар гараад ирнэ. Мелиодес эднэр бүгд төөрдөг байшин руу хамт орсон ч бие биенээсээ салцсан байлээ л дээ. Хаук өстө гимзэмгүй байж байгаад нэг мангаст хамраа хадвалчтیں۔ Манай хүн ч уурлаад идэ хайцсан чинь хуурах чадвартай болчдөг. Тэгсэн бүр том мангас гарч ирээд Хаукийг хөөж эхлэхэд Гилтандар Хаузер Даян 3 дайрсан ч яаж чадсангүй. Тэгсэн гинэт нэг гар ирснэ мангасыг нь тас хөлдөөчтیں۔ Өөрсдөөс нь өөр хүчрэхэг дайчид тэр тэмцэнд олноороо орж байгааг манай хэд тэр үед л ойлгоно. Мелиодес Артур хоёр хооллоод байж идэл банк хүрээд ирдэг. Энэ хоёр байж байгаа л уулзахаараа
Байлдаад байгаа тоглоод байгаа нь мэддэхгүй бөө юм болдё штэ. Артур хараад бүр гайхсан. Энэ хоёр ч тулдаад байна уу да гэж мэгцэн. Банч Элений тухай хэлж чамайг алхажсэн уучлаарай гэсэн Мелиодес инээгээд зүгээр штэ. Хайртай эмэгтэйтэйгээ уулзсан чинь сайн болжээ гин. Тэгсэн Элен санаа зовлтгүй Кингтэй хамт байгаа. Хоёулаа Элизабетийг жагаалж эндээс гарыг гэд хүчээ нийлүүлж амар шид гарган төөрдөг байшингийн ханыг нь нураалаа. Бүгд нийлж аваад тулааны тэмцээн болох газраа ирдэг. Нөгөө хоёр чөтгөрийн дрөөвл нь тулаан болох талбарыг бэлдэж Глоксиня төөрдөг байшингаас гарч ирж чадаагүй хүмүүсийг тэнд нь устгахаар болно. Алгаа ташиж баярлж байгаа л шидэ гаргахад нь Кинг хараад анхны дагны хаан Глоксиня болохыг нь таньчдаг. Та 3000 жилийн өмнө чөтгөрийн хаанд алагдсан биз дээ гэсэн ойлгохтой хариулт хэлэхгүй. За тэгээ тэмцээн эхлэхэр болж хөтлөгч нь баахан юм ярьж идэл хүлээгээрээ би ирлээ гээл Гаутер үсрээ гараад ирдэг. Хүү та хүлээ авчихгүй юу гээл өрөвдөлтөй хоолой дуурсан алдарт Арслангийн нүгэл Эсконор дээр газартсан байдیں۔ Нүдний шил нь хугарч мугарцсан. Марлин сааны өгсөн нүдний шил минь хуурчлаа одоо яах юм бэ гээл орлоод байсан чинь Глоксиня ядаргаатай гиснэ алаа ичтیں۔ Тэгснэ энэ наадам төрүүлсэн хүний хүслийг биелүүлэх болно. Энэ маягаар гиснэ шид гаргаа амьлуулцдаг. Тэгээд хоёр хоёроор нь баг туваахт Бам Мелиодес 2, Эсконор Хавк 2, Элизабет Элен 2 нэг баг болсон байлаа. Ямар ч зэвсэг ямар ч хориотой шид ашиглаж болно. Өрсөлдөгчөө алах, гүн хавцал руу унгаах, эсвэл дайрах хүчгүй болгосноор ялсан тооцогдно гин. Төөрдөг байшин руу орсон мөчөөс л бүгд оролцогч гэж тооцогдох болсон. Одоо тэмцээнээс гарна тулдахгүй энэ гэсэн юм байхгүй л гин шүү. Элизабет Элен хоёрын эсрэг энэ хоёр гар дайрч эхэллээ. Элизабетыг хорт могоогоор хатгуулж Эленийг алхаар дайрахт нь бусдаж өөдөөс нь хүчтэй шид гаргана. Тэгсэн Элизабет амьд мэд байхаас гадна нөгөө хоёр гарын нэг нь баг үхчихсэн байхад нь шидээрээ эдгээчдэг. Элен хажууд нь бишрээстэй. Энэ үед Мелиодес Бан хоёр лөө хоёр чөтгөр уг нь зогсоо зайгуул дайраад хахад хоорондоо юм яриад тоож байгаа ч юм байхгүй. Тэгжсэн эднэр яагаад өгцөн байдаг үлээч гэх шиг. Тэгээд энэ раундд ялалт байгуулнаа. Кинг Даян хоёр харин хэцүүхэн ухраатаа таарсан байлаа. Глоксиня дрөөвл хоёрын хиймэл дөрүүдтэй тулдаж Даян Кингийг хөөрхий сул дорой хүн гэж бодоод хамгаалтанд авсан байдیں۔ Манай хүнч Даяныг цохиулаад унчаар нь хоёр чөтгөрлөө шидэ гаргаж дайрсан чинь ваа гэж биширч байна. Тэгэхэр нь би шидэд дагны хаан байна. Намайг санаж гинүү гэсэн сандгүй. За тэгэл Кинг Даяныг, Даян Кингийг хамгаалал маш сайн нэг баг болж тулднаа. Кинг маш хүчтэй шид гаргаж Глоксианыгийн хүүхэлтэйг нь устгахад Даян хүчийг нь биширч гэхдээ яагаад намайг аврах гэж ингэж их хичээгээд байгаа юм гээл гайхдаг. Тэгтэл дрөөвлийн хүүхэлтэй нисж ирээд манай хүнийг хийстлэн зөхнөө. Даян Кингийг хамгаалахаар хоёр чулуун голем гаргасан ч нөгөө мангас тэр доор нь бутлаа ичдэг. Өө миний голем юу ч болохгүй байна л та гэсэн Кинг үнэхээр чин зүрхнээсээ итгэдэг хайртай хүмүүсээ бодоод гаргавал хүчтэй дайжид гарч ирнэ гэж зөвлөнө. Даян ч бодож байгаад гаргасан манай хэд дүрээрээ гараад ирдэг шүү. Мелиодес байна. Тэр ч Даяны хувьд яалтч чухал хүн юм а гээл Кинг яг ямарх гэсэн өөрийг нь ч бас хийцэн байдیں۔ Манай хүн бөөн баяр. Чулуун хүүхэлтэйнүүд сүрхийг их чинь тулдсан ч дрөөвл дахиад ихэнхийг нь устгахчдаг. Тэр дундаас Кингийн дүрхтэй голем хамгийн хүчтэй нь байж дрөөвлийг бот зогсноор манай хоёр ялт байгуулнаа. Гаутер би заавал энэ тэмцээнд төрүүлж зүрх сэтгэлтэй болмоор байна гээл бүр шийдсэн царайтай байна. Тэгсэн өрсөлдөгч нь Эсконор Хавк хоёр байдیں۔ Үзэгдэл солигдож ариун хүлэг баатрууд 10 сургаалын талаарх тагнуулын мэдээ солилцож байла. Хойд зүгэн маш олон хот тосгоны иргэд сүнсээ залгуулсан. Камелот улсын хамаг цэргийг Зелдрис гэх ганцхан чөтгөр хүйс тэмтэрсэн байна гэцгээж байв. Тэрнээс гадна 10 сургаалын нэг Гаутер гэгч нөхөр Леонисын цэргүүдийн дунд орсон явж байна. Даруйхан баривчлах хэрэгтэй гэлээ. Энэ үед Гаутертай нэг баг болсон Жерико өөрийнхөө хүслийг биелүүлэхийн төлөө найзуудаа ална гэж юу байд юм бэ гэж болиулах гэсэн өшгөлүүлээ наачнаа. Хавк бас давхиал ирсэн шидэж гаргалгүй хөнгөн цохол газар руу зоогоо ичдэг. Тэгээд Эсконорыг шидээрээ удирдах өнгөрсөн дурсамжаар нь аялуулна. Манай хүн ч уг нь хааны хүү байсан юм байна.
Аав ээж нь Сканорт илүү сайн байдаг болохоор ах нь дандаа уурлаж янз бүрээр дээрлэгдэг байж л дээ. Гэтэл манай хүний хүч нь генет илэрч бүгд мангас болчихлоо гэд алхаар дайрч яалтчгүй зүгтаагаад хүрчээ. Тэгж яваад Марлин Мелиодес хоёртой танилцж Марлинд хайртай болсон байдаг. Өөрөөс нь айхгүй байгаа ганц эмэгтэй Марлин байж л дээ. Гаутер арслангийн нүглийг ялчглаа гэж бодсон ч Сканорын дурсамжинд дах Марлин нарны гэрэл шиг л нөлөөлж манай хүнд хүч өгнө. Гаутер бүр гайхаад дайрч эхлэхэд Сканор ариун эрдэнэ болох сүхэ дуудаж нар шиг хурц туяа цацруулдیں۔ Гаутер бүх хүчээ гарган дайрч маш том дэлбэрэлт үүсгэхэд Сканор унаад өгдөг. Тэгтэл энэ бүх хугацаанд Сканор Гаутер руу нэг ч шид гаргаагүй бүх дайралт нь Глоксиниа руу чиглэсэн байжээ. Сканорыг хүн шаргацсныг нь хараад Мелиодес тэмцээнийг дуусгахаар шийдэж Дрөвлийг цохино. Яг үнэндээ Мелиодес энэ хоёр сургаалыг устгах тохиромжтой цаг гарах нь хүлээгээд л байж л дээ. Тэгээд Сканорын гаргаж өгсөн боломжийг дор нь ашигласан байв. Глоксиниа өөрийгөө идгээж Дрөвл найзуудыг нь барьцаалж Мелиодесыг сүрдүүлнэ. Манай хүн ч өчиггүй дайрч ирээд цавччилгүй яах вэ? Глоксиныг гараад ирэхэд нь юуг хоёуг дуулгыг хэмхлээд хурдхан бууж өгөхийг шаардна. Нөгөөх нь яалаа гэж бууж өгөхөө сүнсний жад гаргаж хүчтэй дэлбэрэлт үүсгэлээ. Найзууд нь Мелиодес цанаа зовж яана гарч туслая гэсэн Бан Кинг хоёр ийшээ гараад бид нар хэдхэн секунд л тэснэ. Яг үүндээ энэ чөтгөрүүдийн эсрэг зогсож чадах хүч Мелиодест л байгаа гэцгээж угаасаа гарыг ядч хад чулууг нь дийлэхгүй байж идэл тэд нартай хамт байсан нэг залуу ашгүй бүгдийн телепорт хийгээд Леонест аваад ирнэ. Энэ хооронд Глоксиниа Дрөвлийг идгээж идэл Мелиодес бүр илүү хүчтэй болсон эргэж ирээд нөгөө хоёрыг чинь жинхэнэ будаа болгож исэн 10 сургаалын бусад чөтгөрүүд нь хүрээд ирдэг. Энэ бүгдийг манай хэд шидийн бөмбөлгөөр дамжуулан харж ийла. Ах トゥ хоёр нүүр тулж Зелдрис Мелиодесийн гарыг цавчаа ичдэг. Дээрээ гарч ирэн манай хүн рүү зогсоо зөөгөө дайрна. Монспит бас үргэлжлүүлэн дайраад ирэхэд Мелиодес хамгаалан хариу зөхнө. Найзууд нь санаа зовчихсан хараад л байж идэг. Чөтгөрүүд бүгд нийлж манай хүн рүү хамаг хүчтэй шидэ гарган товтолж нилээн хүнд шархтуулчихна. Тэгсэн бүрэн хариу шид гаргахын тулд албаар өөрийгөө онулсан байвал яах вэ? Мелиодесийн хүчийг нь хараад чөтгөрүүд айж эхэлсэн ч Эстароса сэлмийн гараараа хөнхөө хаагаад унгаачдаг. Тэгээ бүр тамалж ийснэ нэгэн цагт 10 сургаалын удирдагч байсныг нь зарлаа ичтэй. Бүгд сонсоод жинхэнэ шоконд орж байгаа. Бүр чөтгөрийн хааны залгамжлагч болж чадхаар бядтай нэгэн байсан гиндэ. Эстароса энтер бүр улаан ногоон фэн байсан авч манай хүн чөтгөрийн овгоос урвж чөтгөрүүд сахиусан тэнгэрүүдийн хооронд хүчний тэнцвэрийг алдагдуулсан байжээ. Одоо 7 хар нүглээс хизээ ургах чинь даа гин. Энэ үед Мелиаскула Мелиодесийг өнөөдөр энд нь дуусгана гэхэд Бан Иленээс уучлалгүйгээд найзыгаа аврахаар порталтна. Мелиодесийн сүнсийг сорж эхлэхэд Бан Юстал үнэг шиг чимээгүйхэн гарч ирээд Мелиаскулаг агнаад хайчдаг. Үхэгчээсэн байж Мелиодес яах гэж ирсэн? Тэнэг баха гэд байгаамаа. Тэгтэл Эстароса дайрч ирээд Мелиодесийн 7 зүрхийг нь бүгдийг нь нэвтсүүл бичдэг. Бан хамаг хүчээ шавхаад ч зогсоож дийлэхгүй. 10 сургаалч явж манай хэд бүгд ууг ашуудаа автцсан байж хахад Элизабет нөгөө шидтэн залуугаас гуйж өөрийгөө порталтуулаад Мелиодесийг тэрврээд өөлж хонно. Үзэгдэл солигдож Элизабет Матронагийн хүүхдүүдийг идгэж чөтгөрийн дайралт хаасаагүй явагдаж байгаа болохоор Кинг бүгдийг нь аваад дагны ой руу явах санал гаргадаг. Элизабет хаант уулзтаа үлдэхээр шийдэж Бан Гелтандрын бааtruудтай чөтгөрүүдийн эсрэг тэмцэнэ. Гаутер 10 сургаалын нэг гэж сэжиглэгдээд баривчлагдсан. Марлин судалгаагаа хийгээд завгүй байгаа гинэ. Түрүүн баанд алуулдаг Мелиаскула гэд чөтгөр Иленийг амьлуулж исэн да. Чөтгөр нь байхгүй болчоор Илен ч алга болсон байв. Гэхдээ ийм юм болно гэдгийг Бан Илен хоёулаа мэдчихсэн байдаг. Элизабет зэрлэг гахам алгааг үргэлжлүүлэн ажилуулах гэсэн ч бүтэл муутай л байлаа. Бааранд нь сууж байгаа хүмүүс мөнгөлөг хоёртой нууцлаг хөлөг баатар энэ хаваар тэнүүчлээд байгаа гэсэн сонссноо гэд ярьж өгч байна. Тэгсэн Элизабет хизээ нэг өдөр сэргэх байх гэсэн горилготойгоор Мелиодесийг аваад ирсэн байдаг. Гэнэт хаалга онгойж нэг хөлөг баатар ороод ирэхэд Хавк айгаад ухаан алтгаа шахтыг. Сүнсэн хөлөг баатар ороод ирлээ гээл тэр царайг инэ. Гранд Мастер Заратрас гэдгийг таниад Элизабет бүр гайхна.
Та ч нөгөө аимшигтай олон жаданд сүлбүүлсэн байсан мэт гэж Хаук эсэлгүй асуучтیں۔ Харин тийм ээ. Тэгэхэд өстө амар өлссөн байсан болохоор Хендриксоны өгсөн хортой хоолыг нь яалтчгүй идсэн юм а. Хөлөг баатарч гэсэн хүн штэ тийм биздэ гэл жаахан намгүй батрээдэг шүү. Импостер юм биш үү гэсэн Элизабет. Үгүй ээ. Заратраас мөн байна. Огтхон ч өөрчлөгдөөгүй байна шүү гэдэг. Угаасаа л ийм цоглог гар байсан юм шиг байгаа. Милескулагийн шидийн хүчээр Элентай адилхан төр зур амилсан байна лээ. Элизабет цай уулгачаад Мелиодес дээр аваачиж тэр дахиж сэрэхгүй байхаа. Гаднаас зүгээр харагдаж байгаач бүх зүрхэн зогсчихсон гэд гониглаад байсан. Нөгөө ах чинь бөө юм гаргаж ирээл шулмын зам үйл хийгээд унлаа шүү. Худлаа. Шулмын биш зүгээр өнгөрсөн рүү аваачдаг зам үйл юм шиг байгаа. Мань гурав гараасаа барайл Лизийн нас барсны дараах үе рүү очдог. Данафорын хаант улсыг сүрүүлсэн Мелиодес өлгийтэй бяцхан хүүхэд тэрвэрэд гараад ирнэ. Энэ хүүхэд бол Элизабет гүнж. Өнгөрсөнд хаантай хамт яваа Заратраас хүүхдэд хүрэх гэтэл Мелиодес ойртуулахгүй. Харин хаан бяцхан охиныг өргөж аваад гүнжээ болгож Мелиодес гүнжийг хамгаалахын тулд Хөлөг баатар болохоор шийдэн ирээдүйд 10 сургаалтай тулдахын тулд Марлинтай хамт 7 хар нүглийг бүрдүүлсэн байв. Заратраас нэг удаа өөрийгөө 3,000 жил үргэлжлэх хараал хүрсэн гэдгээ хэлнэ. Тэгэд Элизабетэд би хаашаач явсан үргэлж амьд мэнд чам дээр буцаж ирээд чамайг хамгаалах болно гэж амладаг. Манай хэд одоо үедээ буцахад Элизабет Мелиодесыг эргэж амьлна гэдэгт илүү итгэлтэй болж баярын нулимс унгаалаа. Энэ үед Мелиодесийн сүнс үхэл амьдралын дундах ертөнцид чөтгөрийн хаантай ярилцаж байдаг. Чи хүчтэй харгас хэрцгий байсан. Нэг эмэгтэйгээс болоод улмал сул дорой болоод байна гэд шүмжилж гин. Манай хүн 3,000 жилийн турш үхэх бүртээ сэтгэл хөдлөлөө алцаар байдаг гинэ. Чөтгөрийн хаан хүүгээ анх байсан шиг зэрлэг тогшин болчоосаа гэд хүсээд байд юм шиг байгаа. Үзэгдэл солигдож Леонесийн хаант улс руу 10 сургаал ороод ирнэ. Бан Гилтандартай Эсторосагийн эсрэг тулдаж байлаа. Манай хэд бүгд хүчин барагджээ. Эсторосагийн хайрын сургаалын шийдэн өөрийг нь үзэн ядж байгаа хэнийг ч эргүүлээд хүч чадалгүй болгодیں۔ Инэ. Ганц Сканорт л тэр хүч нь үйлчилсэнгүй. Яасан арх нөхөр вэ гэдэл цохоод нагаас эргэж ирээд нарны хүчээрээ лааж байгаа сте. Зэлдрис Эстороса хоёр бүр ангаацсан. Сканор дахиад дайраад ирсэн Эстороса Мелиодесийнхта маш адилхан техник ашиглаж шархтуулна. Баан эднэр гайхаал жаахан шокрно. Чиний гаргасан хүчийг нэг нуглаад хариу байрдаг техник гэсэн чи Сканор лаг инээдтэй. Хоо тийм байха. Яалтчгүй миний хүч мөндөө гэдээ. Чи бүрэн хүчийг гаргасан юм чи би ч хүндлээд хариу байрыг гэснэ. Нар бүтээж хамаг юмыг нь хайлуулад Эсторосаг хаант улсаас гартал нь нисгэ ачдаг. Араас нь нөгөө галт бөмбөлгөө шитгэхэд нуур хормын дотор л ширгээд алга болчихно. Эсторосог хүн чархацсан ч босож ирээд өөрийгөө идгээхэд Сканор дахин нэг удаа дайралт хийлээ. Тэгтэл өөрийнх нь хүчийг нь ашиглан эргүүлж зохиод гэмтээчдэг. Яалчихуу гэтэл улам хүчтэй болоод Эсторосо ахта туслахаар ирсэн Зэлдрис хоёрыг дил писгэнэ. Энэ үед 10 сургаал хааны ордныг эзэлж Элизабет Заратрас хоёр туслахаар яаран явж илаа. Сөрөг чөтгөртэй тааралдахад хадагтай гахаа цөм мөргөөл гарна. Хаук баярлж хагаад сав санаандгүй чөтгөрийн мах залгаад чөтгөр болоо хуурчтэй. Яг ингэж яхад нь дэрээр Монспит хоёр гараад ирдэг. Заратрас гүнжээ хамгаалах гэтэл дэрээр шидээрээ буудангуудаа барьж аваад дуусгах нэ. Гинэд гарна Элизабет цагаан гэрэл цацарсан шидэнд баригдаж тасарлаа. Хаукийн чөтгөрлөг инээж байгааг хардаа. Дэрээрийг галзууртлаа уурлаж дайрахад Мелиодес гарч ирээд амжиж авардیں۔ Жаахан хүлээлгчглээ Элизабет гижин шүү. Эргээд ирнэ гэж мэдчихсэн гээл манай хүн бөөн баяр. Заратрас жирж мэдлээ байж идэл дэрээрээ буцаж ирээд Хаукийн ээжийг унтлан цохоод Хаукийг амар хол цөлчдөг. Монспит дэрээрээ хоёр манай хүн рүү дайрч ирээд дил бахуулнаа. Хааны ордон дотор Фраудрийн Грейроуд хоёр манаахныг гөлөг болгосон байжээсээ Марлин хурч ирээд тэр айхтар шидийг хариулж эхэлдэг. Иймэрхүү юм болохыг мэдээд учрыг олох гэж судалгаанд төвлөрөөд завгүй байсан юм байлээ. Билялоын төрж өссөн охин гэдгийг хэлэхэд Фраудрийн Грейроуд хоёр айж салгалаад бусд нь бүр гайхнаа.
хүчирхэг шидэтнүүдээр алдартай хот юм байлээ л дээ. Grey Road-ыг зүгтаахт нь хууль салхи үүсгэж барьж аваад жижигхэн шилэнд хийчдэг. Fravdry-ийн зүгтах гэтэл Hendrickson урд нь гарч ирээд найзынхаа биенээс гаргаж явуулахаар дайраад орсон ч арай л барсангүй. Энэ үед Заратраас хүрээд ирсэн амьд байгааг нь хараад бүгд үнэхээр гайхнаа. Хоёулаа нийлээд Fravdry-ийн руу дайрчидл хаав гөнхрөөд ирдэв. Түр анхаарал нь сарних хооронд Заратраас барьж аваад өөрийгөө золиослж Dreyfus-ийн биенээс Fravdry-ийг хөөж гаргана. Хүүрүүн хараад түр анхаарал нь сарних хооронд Dreyfus чөтгөрийг нилээн хүчтэй шидээр бууддаг. Тэгсэн Fravdry амьд байхаас гадна бүр илүү том болцсон гараад ирвэл яах вэ? Гинэд хин нэгэн чөтгөрлөө шид гаргах шиг болсон мэдээж Meliodas байдаг. Fravdry би энэнд яасан ч ялагдахгүй гэл өөртөө айгүй итгэлтэй байна. Marley Meliodas-ийн хүчийг 60,000 гараад явцсан байна гэж зарлахтай зэрэгцэн шүршүүлж байгаа юм шиг л цоо мөргүүлсэн Fravdry жижигрээд ирдэг. Манай хүний нүд нь нэг л чөтгөрлөг харагдаад байгааз Fravdry энэ хаант улсыг өөртөө хамт дэлбэлэхээр шийдэхэд манай хүн ёор сандрахгүй айгүй тайван байгаад идэг шүү. Бүгд айгаад байж идэл чөтгөргөө Dreyfus-ийн хүүтэй өнгөрөөсөн дурсамжаа бодно. Зүгээр л аавынх нь биеийг нь ашиглаж байсан ч эцэг хүүгийн холбоос гэх юм уу тийм мэдрэмж хэдийнэ үүсчихсэн байжээ. Гинэтхэн Grimer гүйж ирж тэврээд хинийч битгий алдах уу гэж гуйна. Тойрсон шидийн хамгаалтыг нь Dreyfus хамаг чадлаараа зөхиж болохгүй буцаад ир яаж байгаа чинь энэ вэ гэдэл орилжийлаа. Тэгсэн гайхмаар юм болж Fravdry хинийч алахгүй гэж амлаад Meliodas-аас өөрийг нь устгахыг гуйна. Meliodas инээмсэглэж ийсэн нь маш хэрцгий маягийн цохилт хийж дуусгахад тэнд байсан бааtruуд бүгд гайхтیں۔ Зэрлэг хогвэ гээл. Эцсийн эц тулаанч дуусч манайхан бүгд Meliodas-ыг яалтчгүй өөр байгааг мэдрээд идэг. Marley Meliodas чөтгөрийн хааны хязгааргүй дахин амьлах хараал хүрсэн амьлах бүртээ улам хэрцгий чөтгөрлөг болох учиртай гэдээ. Энэ үед ганцаархнаа сууж байгаа Meliodas-ыг Elizabeth олж очиод буцаж чөтгөр болмооргүй байгаач тихгүй л бол өөрийг нь хамгаалж чадахгүйгээд санаа зовж байгааг нь ойлгоод тэрвэрч тайвшруулна. Маргааш өглөө гэхэд бүх зүйл хэвэн болжээ. Marley шидэ ашиглаж бүхнийг сэргэн босгосон байдаг. Бам Meliodas хоёр нөгөө тоглогоороо тоглож бүгд зэрлэг гахаа малгай руу очлоо. Marley тэднийг дахиад том тулаан хүлээж байгаа. 10 сургаалын босож чөтгөрүүд тэр дундаа Zeldris маш хүчтэй гэхэд Meliodas 7 хар нүгэл бүгд хамтдаа байхад 10 сургаал юу ч бишээл гин. Нэр Elaine зүгээр байгаа учраас Melascula амьд байгаа гэсэн үг гэдээ. Ингээд 2 дугаар сизон дууслаа манайхаа. Энэ хүртэл үзсэнд баярлалаа. Лайк, шеэр хийгээд коммент заавал үлдээгээрэй. Удахгүй шинэ анимаараа уулзъя. Түр бай.